Тэгээ явж хүн нэг л зүйлийг маш сайн чаддаг байхад хүн насан туршдаа хоолыг олоод идчих боломжтой юм шиг санагддаг юм байна. Бүх зүйлд одоо яг супер болох гээд бид нар бас амжихгүй шүү дээ тийм үү. Тийм. Нөгөө талаас гэвэл бид нар бусдтай түншлэх, хамтрах өөр 3 хүнд байгаа нийлцэн байгаа боломжноор миний үнцэн боломж орж нийлэхээрээ их тийм цогц юмыг бий болгоод юм байна гэж. Тэгэхээр тэр их зүйл гэдэг бол та яа харахгүй бусдын дунд, нийгэм дунд явж ээж тэр сайн зүйлүүдийг бол бид нар яг нөө хүртнэ гэж байгаа юм тийм. Тэгэхээр тантай одоо түншлэг хамтрах сонирхлын бүлэг нэгтэй олон хүмүүс энэ дэлхий дээр бол амьдарч байгаа. Тийм учраас бол бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл бол бидний эрүүл мэнд байгаа. Зайлшгүй анхаарах ёстой. Сэтгэл зүй бас. Бид нар амьдралын юм ямар юм бэ? Бид нар ямар хоол хүнс хэрэглэх ёстой? Ер нь ингээд хүн хэвийн одоо ингээд эрүүл байдлаа хадгалаад явхад ямархуу хэмжээний хөдөлгөөн шаардлагатай юм тийм үү? За цаашлаад ирэх юм бол бид нар энэ сэтгэл зүйтэй холбоотой стресс менежментийн нойр морь яаж авах юм бэ гэдэг үндсэн араамаа зангидаад авсан байгаа тохиолдолд нэг их тийм ойлгож ядаад байх юм зүйл бас биш юм аа гэж. Тэгэхээр одоо дэлхий дээр lifestyle medicine гэдэг салбар эрчимдээ хөгжиж гэн гэж бас яригадаад байгаа байхгүй. Тэр юу гэхээр амьдралын хэм маягийг судалдаг анагаах ухаан гэж байгаа. Тэр одоо яг 21-р зуунд тулгамдж байгаа хамгийн гол асуудал халдварт өвчин биш, халдварт ус өвчөн гэдэг. Халдварт ус өвчин гэдэг маань бол бид нар та ер нь ямархуу байдлаар амьдарч байгаа юм гэдгийг харуулдаг л зүйл. Тэргүй бол яг энэ хавдар өвчин гэдэг зүйл чинь байхгүй байж байгаа нэг л өдөр гараад ирдэг зүйл биш ээ гэж. За тэгэл цаашлаа ярих юм бол тийм үү одоодын шархлаа, даралт төсөлд одоо юу гэдгийг харшил гэл ингээл явж байгаа одоо чингээлүүдл гэдээ явж байгаа тийм үү. Нөгөө талаас харах юм бол бас асуудалтай байгаа нэгнээ бид нэр их ойлгох сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэр хүнийг гадуурхах, шоолох тийм ээ. Одоо яг эвгүй байдалд оруулах ерөөсөө хэрэггүй бид нэр. Яагаад гэвэл тэр зовлон хинч амсах магталтай шүү дээ тийм үү. Нөгөө талаас гэх юм бол ер нь эрүүл мэнд ялангуяа дондох эмэгтэй холбоотой асуудал төр бол бүр зориод ингээд би дондох эмэгтэй болоё гэдээ орж ирсэн хүн баг байдаггүй тийм үү. Тийм болохоор тухайн хүнд үүссэн байгаа асуудлыг ямар ч байсан анагаах ухаан талаасаа эмч тийм ээ. Энэ талаасаа бол өдөр өвдсөн байгаа хүн гэж учраас маш их тийм хайрын сэтгэлээр л хандах хэрэгтэй гэж ойлгож дэмжиж. Ягаад гэвэл гэр бүлээсээ нийгмээс найз нөхдөсөө бүр өөрөөсөө хүртэл маш их дарамтыг авцсан хүн ирж яхад мэржлийн үе эргэтэн дахиад дарамтлах юм бол тэр хүнд одоо үнэхээр одоо төших тулах юм байхгүй болно гэж.